Францад хүнд ажил хийдэг хүмүүсийн үзэл бодлын талаар сэтгэгдлийг нь авч судалгаа хийх зорилгоор нэгэн ажилтан барилгын компани дээр очжээ. Судлаач анх тааралдсан ажилтнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь "Чи сохор юм уу?" гэж бухимдуухан хэлээд энэ том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багжаар хагалан даргын тушааснаар тэнд овоолж байна. Энэ тамийн халуунд шатан энэ ажлыг хийх нь үнэхээр хэцүү байна. Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ л байна да. Энэ хариулав. Судлаач тэндээс хурдхан олдож өөр нэг ажилтан дээр очиод "Ах мимесхийн өмнөх хүнээс асуусан асуултаа" гэжээ. Харин нөгөө ажилтан уран барилга барих гээд барилгын чулуу бэлтэж байна. Хэдийгээр нэг хэвийн хүнд ажиллаж гисэн гэр бүл үр хүүхдээ тэжээх ажилтай байна гэдэг чинь сайхан шүү дээ. Үүнээс хүнд байдалд байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ хэмээн хариулав. Ийм хариулт сонссон судлаач бага зэрэг зориг ороод 3 дахь ажилтан дээр очиод "Та юу хийж байгаа юм бэ?" хэмээн асуув. 3 дахь ажилтан "Та гарахгүй байна уу?" гэд тэнгэр рүү зан. "Ариун гэгээн сүм байрж байна" хэмээн хариулжээ. Хамгийн сонирхолтой нь энэ 3 ажилтан яг ижилхэн ажил хийж байсан юм. Та юмсыг яаж харна? Энд тэгж л харагдах болно.